Кинод талах. Сүү бүгдийн сайхан харагдуулахад бэлэн байцгаая. Тийм ээ. Аваа гариг бол шаргуу ажлын цаашин 7 хоногийн эхлэл. Оо, миний үсчний төвшин ёс. Тийм ээ. Ажлын зөв ёс зүйтэй жаал. Шоко 10 болж байна. Яагаад хоцроод байна? Миний буруу. Кино зураг авалт хийгээд зам хаачихжээ. Ямар кино? Донод хамгаалагчийн кино гинүү юу гинүү? Гудамжны эсрэг тал. Доонод хамгаалагч аа? Хүлээж байгаарай. Би хамт явъя. 2 дугаар үзэгдэл 7 дугаар зураг. Би бол талхны Монгол хотын хамгаалагч. Хамгаалагчийн өшөглөлт. Загс сайн боллоо. Шүтэн бишрэгч огтд чи нэг таалагдсан да. Дараачийн үзэгдлээ авъя. Рейнжер ийм байдгүй. Доонод хамгаалагч тайснаа өшгөлөхдөө дандаа эхлээд нудрага зангиддаг. Гэхдээ эрхийн хуруу гоцоож гарч ирээд байгаа болохоор кино баллаад байна. Харин тий бас буруу нэрлээд байх юм. Хамгаалагчийн өшөглөлт биш, хамгаалагчийн хүчтэй өшөглөлт. Доонод хамгаалагчийг буруу хийгээд байна. Энэ кино доонод хамгаалагчийн ертөнцийг тоохгүй байх шиг байна. Харин тий 4-р ангид гардаг анхны 6 донод хамгаалагчийн гурвансан зохиол үгээр хэлхийн аргагүй гоё болсон. Энэ кино дэрэгдэн төгөж чачихгүй юм байна. Йоо, та нар Энд юу болоод байгаа юм? Доонод хамгаалагчийг ойроос сайн томруулж ав. Тэгж байж тесрэл, жинхэнэ тесрэл чиг харагдана. гүй би. Үгүй альгүй дээ. Энийг хараа. Донод хамгаалагчид энэ гэрэл таарахгүй штэ. Шар өнг донодынх нь нүхийг бүдгрүүлнэ. Үгүй ээ, түүний хайрцагны зөвштэй цэнгэр гэрэл байх ёстой. Хамгаалагчийг яаж байгаа юм бэ? Яах гэж ирсэн бэ? Энд чинь хаалттай бүс яв. Бид хоёр буруу юм хийгээгүй штэ. Хөөж болохгүй шүү дээ. Хоёр зүгээр л донод хамгаалагчийн шүтэн бишрэгч байна. Шүтэн бишрэгч чи хэрэггүй юмнууд байхгүй. Одоохон яваад өг. Шүгөрэ. Танд хэлэх юм байна? Баялаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Та цалингаа цагтаа өгдгөө. Би моргож инзэлтэй. Хоолунд ч өгдгөө штэ. Хүлээж бай. Учрыг олж болно. Бали да. Би хүүхдүүдэд тэжээх ёстой. Чинхэн төсөв мөнгөтэй болохоор бид хоёрыг дахиад дуудаарай. Мо талын дургүйгээр яаж киногоо хийх юм бэ? Буцаад ир. Янз нь жүжигчд хэрэгтэй болсон юм уу да? Тийм ээ. Бидэнд туршлагатай жүжигчд байгаа шүү. За гайхлууд минь зүгээр үз. Ийм сайхан байсангүй. Цагтаа бид дэлхийн хамгийн хурдан гялалздаг од байлаа. Бусаддаа боломж олгоё гэж бодоод л энэ салбарыг орхисон юм. Би яруу алдартайгаар эргэн ирлээ. За тэр яг сайх юм аа. За. Эхлээд. Доонод хамгаалагч чиний ээлж тулалдах цаг боллоо. Зогс. Сайнх юу вэ? Хэтэрхий сайн жүжиглч шүү. Робот байсан бол сайн гихсэн. Жаахан сэтгэл хөдлөл оруулаад өг. Миний илэрхийлэл том дэлгэцэн дэндүү зөөлдөд байна. Цагтаа би талахыг сургуульд Майснерын арга сургууль. Сүү одоо чамаас шалтгаална. За, надад найдаж болно ирхмээ. Би цуврал номны бүх үгийг цээжээр мэдэн шүү. Хамаагүй. Явлаа. Эхлээд. Юу гэж хэлэх вүлээ? Камерын өмнө тавьсан чинь хэцүү юм байна. Гэгэн каналын минь гэж. Маа. Дараагийн үзэгдэлд чи баатрин араас хөөж яваад лазераар буутна шүү. Бэтгий балалж гараа. Юу гэж баллах вэ те? Надад орлон тоглогчийн хэрэг гарддаггүй байлаа. За толгой өвд чих. Явлаа эхлээд. Миний лазер бууны амтыг үзэх тэм бэлдэм. Загс. Яагаад өөрөө дууг нь хийгээд байгаа юм бэ? Арга барилтай жүжигчин. Өөрийнхөө аргыг хэрэглэн. Үгүй ээ. Дууг нь дараа хийж гэх юм. Одоо зөвхөн зохиолын үгээр л яв. Бас нэг юм байна. Чи яаж гисэн бэ? Хүүхэд байхдаа толгоогоор унжсан юм уу? Тийм ээ. Та яаж мэдээ? Өөдөөс дуугараад бай. Энэ шарсан талхнуудыг уу? Ойлголоо. Гэхдээ би сүү. Шарсан талх биш. За, дараагийн үзэгдэлд донод хамгаалагч харийнханд баригдана. Орлон тоглогчтой тэгэхээр аль болох хамаг хүчээрээ цохиороо ойлгосноо. Тийм ээ. Явлаа. Эхлээд. Гүйцээ донод хамгаалагчаа. Үгүй би чадахгүй нэрхмээ. Донод миний дуртай хамгаалагч. Йоо. Бүр хар багаас минь ред хамгаалагч миний баатар байсан. Би цохиж чадахгүй юм байна ред. Харин өмнөөс ч цогиулъя. Би цохиодгүй л доо. Нөгөө талх чиний ээлж. Жүжигчин болмоор байвал сэтгэл зүйн хувьд дорой байж болохгүй. Одоо мастрыг харж бай.
Би ч гэсэн чадахгүй юм байна. Зүгээр үү? Энэ үзэгдэлд агаар дээр өшөглөн. Та хоёр хоёулаа тэмцэлдэж байгаа хамгаалагч руу дайрна. Киноны оргил хэсэг шүү. Заа юу. Битгий баллаа дайж гараа. Ядаж ганц юмыг зөв хийх нь харцгаая. Би бол жүжигчин. Киноны хамгийн чухал хэсгүүдийг бүгдийг тод гаргаж өгнө. За эхэлцгээе. Би чадна. Нэг үзээд алдъя. Явлаа. Эхлээд. Сайн байна. Мөнгөний зураг авалтаа хий. Та гайгүй. Би ч баримтыг бүрдүүлээрэй. Би юу хийчихвэ? Явцгаа. Та хоёрыг ахиж хармааргүй байна. Бид шинэ жүжигчдийг авна. Юу? Үгүй. Найруулагч кинонд гарах боломж олгоочд юу ч байсан хий. Жалтаа гарахгүй гэж хамлаа. Биднийг оруулж галдаа ирэх мэ тийхүү. Мөн гордво. Та хоёроор баллуулахгүй шүү. Шинэ жүжигчид ирсэн үү? Ирээгүй. Зураг авалт хийх аргагүй болсон. Гэрэл угарчихсан. Мөн ажилчид урам зориггүй болж камерч гэсэн эвдэрч эхлэв. Тэгвэл яваад шинэ төхөөрөмж аваад ир. Манай киноны төгсөвт юу ч үлдээгүй. Яасан дуустгүй өдөр вэ? Мөнгөний хэрэг гараа. Хэрэгтэй юм. Би үргэлж хөрөнгө оруулахыг хүсдэг байлаа. Ойлж үз. Кино хэдхэн ногоонор бүтдэггүй юм. Асар их хэмжээний мөнгө яригдаж байна. Суу, миний дансанд хэр их мөнгө байгаав? 54 сая 69 мянган доллар ирэх мэ? Хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрчихөө. Өгсөн мөнгөний авчихаа. Та ч гэсэн цалингаа авмаар л байгаа биз дээ, тийм ээ? Яг үгүй гэж байгаа бол болно. Гэхдээ жүжиглэж чадахгүй штэ. Энэ замбраагүй байдлыг яаж хүлээн зөвшөөрөхөөр жүжиглэж болох юм бэ? Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Загс. Зя. Цаашаа явъя. Янцтай. Дараагийн үзэгдэл. Одоо л миний агуу жүжиглэлтийг ойлгож байх шиг байна та. Би ч гэсэн отоол нэг ойлгож авах шиг байна шүү. Өмнө нь бид хоёрыг шүүмжлэх гэж худлаа жүжиглсэн байна. Багийнхныхаа өмнө нэр нүрээ бодохгүй л болохгүй шүү дээ. Юу гэж хэлэх вэ? Яг боллоо. Сайн ажиллаа. Хөөх, би жинхэнэ киногоор гарна. Мөрөөдөл биелэж байна тийм ээ. Сонирхогч. Хөөе, эхэлж байна. Донод хамгаалагч 15 дугаар анги. Робо Карбсын дайралт. Робо гэнэ? Хөөе, хаан руу. Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Энэ чинь юу вэ? Эний хүчит дайралтыг мэдрэхэд бэлдээ. Бас нэг өдөр, бас нэг роботыг яллаа. Отохгүй юм. Ямар ирдэн шиг гайгүй дээ. Бас миний бүх үгийг таслаад хайчихаж тэр нариулагч бит хоёрыг мангуу гэж бодсон бол та. Хорон санаатнууд нь би дуртай. Ястаа өргөц. Яаж хийсэн юм болоо? Ерөөсө компьютер график шиг харагдаагүй. Хамгийн мундаг хорон санаатнууд байх нь аргагүй. Зүрх сэтгэлгүй роботын сэтгэл хөдлөлийг гарах ур чадварыг цөөхөн эдгэн жүжигчин л эзэмшсэн. Тийм ээ, таны зөв. Таны юр бусын жүжиглэх чадвар л роботын сэтгэлийг гаргаж чадна. Бас би хамт байсан шүү. Буцаад ажилдаа орох цаг боллоо. Бип буп бип бип буп бип бип буп бип бип буп бип буп бип буп бип буп бип. Санаж явах жижиг талах. Энэ та юу? 100 жилийн өмнөх та юу? Сүү. Ноён талхаа тантай хамт зурган дээр байгаа хөгшин хүн хий. Энэ хотод чи багтаж шингэхгүй. Тийм ээ, би дараа гэж багтаж байна. Явж үз бүргэр минь. Шериф, энэ тэнэгүүдэд шоронгийн өрөө бэлдээ. За чадаж үнэ чи. Гараа өргөх дутуу болсон зуурмаг минь.
Энэ хот аюулгүй болно. Хөөх, бүргэр тайзан дээр ямар мундаг юм бэ? Дараагийн хоёр дахь дуу. Хэм бэ? Гүч чинь хэм бэ? Сайн уу ирэх мэ? Намайг таалах гэдэг арын жүжигч юм л дээ. Айлгч юм да. Чи яах гэсэн юм? Би тань шиг жүжигчин болж чадах болов? Жүжиглэхээ. Үгүй. Ноён гамбургер бол завгүй хүн. Ямар ч ирээдүгөө хүүхдүүдийг сургаж явах цаг зав хаана вэ? Зүгээр дээ. Хүүхдүүдийн мөрөөдөлд урам хайрлах хэрэгтэй. Юу чаддаг гэж харъя. Баярлалаа. Маш баярлалаа. Чамаас өшөг авах гээд хүлээж байлаа. Биш нөгөө хот хангалттай том би байзаараа. Үгүй хангалттай том биш байна. Юугаа хийгээд байгаа юм? Чамд авах юм алга. Хайрын цагийн минь өрөх гэж миний хувцсны өрөөнд орж ирээ юу? Зөвлөгөө өгье. Жүжиг хэл биш бол өөр юу ч байсан хийж болно. Хацарчлаа. Яадаг үлээ. Бас яава. Та бэртээгүй биз? Үгүй зүгээр. Ноён амтад талгаа. Таны гимтээч гисэн үү? Миний богоо гэмтчих шиг боллоо. Өнөөдөр ажил чадахгүй юм шиг байна. Ажил чадахгүй? Байна уу? Стилист хэрэгтэй байна. Яг одоо яаралтай туслаач тий. Хинч байхгүй. Чи чамаас л болж байгаа юм. Гэхдээ Хайрын цагийг минь үрээ зогсохгүй. Одоо жүжигийг минь нураагаа тайчихлаа. Сайн дурын театрын үн цэнийг мэддэг юм уу? намайг уучлаарай ирэх мэ. Юу? Тийм ээ. Ийм гараг зөвхөн сонгогдсон нэгэнд л заяадаг юм. Энэ хүүд стилист болох боломж олгоод үзэх үү? Юу? Үгүй. Яах гэж эслэг чи мэдэхгүй байхад энэ бол авьяасгүй тэнэг амтан байзаарай. Энэ хүү хэдэн зуун жил хэнт заяагааг үүсчний ур чадвартай. Хайч барихад яг тохирсон гартай. Алганых нь хээ амжилтыг итгэж байгаа юм. Гаран дээр толбон хөдөл хайчны ордны хэлбэртэй байна. Энэ чиний хувь тавилан. Үгүй ирэх мэ. Надад анхны мэдэгдэхүү чи. Гар өвдөж байна. Ахиж хайч барь чадахгүй боллоо. Намайг орлох хүн байхгүй болохоор энэ театрын жүжиг ингээд өнгөрлөө. Тасалбараа хөндлөд авчихсан тэр олон хөөрхий хүмүүсийг бодооч тээ. За би туслая. Би туслах юм уу? Гэхдээ надад зааж өгөр юу хийхээ мэдэхгүй. Битгий хүү минь. Энэ мулгуу амтан миний үс нүүр будалдыг хийх юм уу? Одоо яах вэ? Өөр сонголт үлдээгүй юм шиг байна да. Хөгшин талхаа бүтлгүй тэгвэл та хариу үзэлгэн хүлээгээрэй. Надад итгэж болно. Чи ялла. Харин чадахгүй бол амлчих. Энэ хотод агиж хэзээч ажиллахгүй гэж мэдээрэй. Өг тавилангаа хүлээж ав хүү минь. Улаанлалаг тусчлээ. Яах гэж? Хэр сайн байх бол бидгэл сонирн байна. Хүүх, яслаг зүсчихлээ. Ой, ахамах чараад гал гарвал яан. Байц. Ажлын хийлгээ. Боц юм байгаа бах. Юу хийх ёстойгоо мартчихаагүй байгаа да тийм ээ. Өдрийн цай бэлдээд байгаа юм шүү. Яах гэж байна? Юу хийчих вэ? Энэ хэтэрнэ. Гайхалтай юм аа. Одоо бол хахаймах улаалал бяцлагтай бүргэр болчлоо. Тийм ээ. Миний
түүний зөв гэж мэдсэн юм. Моогүй авьяас тэмгэж үжиглж чаддгүй ч гэсэн намайг их сайхан харагдуулж чадлаа. Юу хийж байгаагаа мэддэг л юм байна. Энийг мэрэгжил болгомоор юм байна. Энэ хот аюулгүй. Гамбургер өнөхөс гоё болжээ. Гайхалтай харагдажээ. Салдаг байна. Залуу хүмүүс хийж амаг ажил дуруулж өгөх үү? Тийм ээ. Дуртай зүйлээ орхид гэдэг хэцүү. Ихтэй авьяасаа нэгэн чухал. Чамд авьяас байна. Тийм ээ. Маш их баярлалаа. Хөөе. Шал цэвэрлээд гэхдээ бахар байна. Тэгэлгүй яах вэ? Одоохон цэвэрлээд өгье. Би хайлтарч унах шахсаа байна. Уучлаарай хадагта харчаад өгье. Ноён амтд талах. Өнөөдрийн намайг бүтээсэн ажилтан юм шүү дээ. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж, үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талагчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөг талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийг янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусчихлаа. Шалтыны оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавьястан үсчин талх байлаа. Ахаа талх ялчихлаа. Энийг хата 7 хоног бүр талх ялаад байхаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцсон ихсгэх арга байгаа л да. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшилэг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа гоц авьяастан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч болов. 100 дахь тусгай дугаар болохоор хэцүү хүн оролцох баха. Талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Юу вэ? Инээдтэй юм аа. Ар хөрсөс болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шалтыны сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талх чи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр доосон да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг. Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Донод хамгаалагч суурдлыг хийсэн тэр бомбд нөө Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцсан уу? Талагчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна.
Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Банайгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганцудаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян гэсэн шиг хөргөчийн дэх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг лавч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадгийн. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь Энд хараад иннэ. Вэн талхч нэ. Талагчны газрын хамгийн шилдэг сексэхэ гуйлагч Бангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстэсхтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Бангвай хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирл маань ялагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэгэсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэгээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар гоё юм бэ? Үгүй, тэр чинь Талагчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Гэнэ талга болчихсон энд байж байдаг шүү. Ахта! Энд гуйлагч талх яасан сайн жангал ярддаг юм бэ? Та чинь арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж яваад гуйлагч болчихсон юм бэ? Би талагчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгө сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талагчны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ гарах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. Намайг талиалагч орон болох гэж. Хитрхи өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үс чинь таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай Та хэмээ. бол чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа онгордог шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хитрхи олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэсээ төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энэ чи юу вэ? Ийм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа.
Ноён талах чаргагүй мундаг юм аа. Ноён талах амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талах үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён жам. Та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгье би бүхүчээд ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүцээ. гол нариулагч гэсэн хамгийн олон хүн үзнэгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Хойлагчиг надад өгөхгүй яасан бэ? Юу? телевизээс хөөгцгийг. Яаж хоног вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гуниг утрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Оноо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талх байна. Залхдгүй мүү? Ноён талха, та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Өө тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөөд өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талх төрөхтөө дургу хөрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа ус тасаж эхэлсэн. Ээж аав маань усчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвийнхэнүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ. Энэ муу дургу хөрмээр талхны хандыг хагдарах юмсан. Нэрэ яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няцтарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Яа. Яа, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед эн чинь ариун цэвэр өрөөний хог ясаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү. Арчахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгдсэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан. Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яазуу. Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил ийм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсчин болох байлоо. Үгүй. Юу?
Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй, өөдгөртэй штэ. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зүүндээ их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайцсам атгаж төрсөнгээ үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энд дээрж байсан бай. Аваа нөгөө хааж чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгаасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь улаан буурцгны боомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн мэт дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй хэвдэн байсан байх шүү дээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад өөх юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа. Яаж байгаа чи нэнвэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа, чи яаж байгаа чи нэнү? Эрхмээ, уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талхаа, чамд яагаараа хийж чаддаг юм ганц байдгүй юм бэ? Багэт, юу болоо вэ? Эрхмээ, талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ талхаа яах юм? Цагтаад өгөн таа. Нөгөө Талхаа, өнөөдөртөө ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөртөө гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шин чиний мөрөөдлийг би тастатаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр хүнгэлсэн царайг нь харда өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна да. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Алах хэзээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаваас. Энэ муу талх чинь энд тэндгүү дорд үзэгдэж байх шив. Гэрлүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсний газарт баахан л загнууллаа. Жон та ярьж байдаг. Амьдрал нь дэндүү хүнд болгоор солиорчсон юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэх юм. Багийнх надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу? Үсчин болохоо болиод нутаг руугаа бууцъя да. Юу? Үсчин болохоо болно? Үснийг яаж хань энэ вэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гэсэн салъя да. Сайн суу. Эчи юун тэнэг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч
Арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгээд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг ус чинь болж чадах уу? Хамгийн шилдэг ус чи? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд ус чинь галзархаа. Галзархаа гэсэн үү? Гэхдээ л ус засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг ус чинь болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт ус чинь дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Санаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хэн чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс цасгахтаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоо янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харал та. Би чамд. Яаж ийм гоё үстэй болох вэ? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би эхлээд ирсэн за. Үгүй би эхлээд засуулна. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ? Яа, цаг хугацаагаар аялагч намаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдэ. Чипс хаан юм хажин ус асалтай болчихвоо. Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулал та. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг вэ? Тэр бол би юу ч хэлэхвдээ. Юу вэ? Доноод хамгаалагч дахин төрөв. Эндрийн цагт Алчны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Red. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд доноод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэ бол хийгстэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үздэй. Төцгий юу? Тэр чин донот биш үсттэй. Доноод байна уу үгүй юу ямар хамаа байна. Тэр хүндийгтэл байвал болоо заа юу. Гэхдээ Хариулагчаа. Цөцгий хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд редийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа доноод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчгöd хүрээд ир. За, ийм юм байх. 10 гаруй жил донот хамгаалагчийн гол дүр нь би байсан. Арай дэндэж байгаа юм шүү. Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг ч алга. Хүргэлтийн жолооч. Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгч! ёо. Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яад гэв бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдгийн билүү те. Red түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт
хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй л донод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талхаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй их л гарсан царай байна да. Өөрөө донод хамгаалагч юм биш үү? Үгүй ээ, би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа Ноён юм? талхаа энэ пицца хүргэж ирсэн хүн донод хамгаалагч рээдтэй яг адилхан биш вэ нүү? Нэрээ тийм бай. Үгүй би донод хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талхчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр донод хамгаалагч мөн байна. хари үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм шүү. Тэр байна. Юу гэнэ? Яагаад зүтгий донод хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чинь донод биш шүү дээ. Юу? Цөцгий нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийний цогцлыг илгээд Ямар ялуу юм бэ? Донод хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүхтэй байх ёстой юм биш үү? Ноён талхаа өгөөлөө рэдэд тусалцгаа идэх үү? Яаж тэр? Ингээд хараа зугаад байж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа донод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг донод хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Хэд бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юм дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд донод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцоо өөрчлөх. Концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Донод хамгаалагч удирдал бүр дээрээ өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол донод хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талхач аргагүй мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо донод хамгаалагч цуврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь? 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол донод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн. Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа би яхараа горил болдгийм бэ? Донод хамгаалагч чинь тавуулаа шүү. Өөр арга. Бэлнүү эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red бүргэд. бирлээ. Талх Aspen. Сүү магчин загас. Зайдасхан зан. Шоко горилла. Хурч гэлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах донод хамгаалагч Animal Force. Ямар байна? Янзтай байгаа биз? Эн чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хүнд ийм юм таалагдах вэ? Ноён талхаа бичээгээ оруулмагц үзэлтийн тоо нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүг байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ донод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Гоё юм болох байх та. Донод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё та. Ээж, өнөөдөр үнэхээр донод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ, нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй.
шүтэн бишрэгчээ дүүрэн ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж л дээ. Дуулалт жүжиг тоглоогүй удсан сайн байж чадах болов тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуй хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаатай доноод хамгаалагч миний хүчийг мэдэр. Миний дайралтаас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Энэ чинь одоо юу болоод байна? Ямар гарцаа? Эцэн дээр гал гарчиж байна. Тоглолтоо яах болж байна? Чи чинь гарахгүй юу игээд байна? Тоглолтын танхимд гал гарчих гэж. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн нааз болж шүү. Манай хүү одоо олдол тоглолтын танхим дотор байгаа. Хөг минь авраач. Нэрээ юу? Одоо яадаг вэ? Оо минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рээд энэ улаан гал руу орох гэж үү? Үгүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр донод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Рээд. Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварнаа. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л. Гацчлаа гэж юу? Одоо яах вэ? Донод хамгаалагч ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулнаа. Хамгаалагчийн цогцолт. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшигдөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болцгоогүй байгаа да. Минь. Рээд бай. Бяцхан донодыг аварчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, ред донод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Тэр харна. Редийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг бай. Ред үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм аа хийсэн штэ. Тэр ч яг тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжгээ тоглож чадахгүй. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй хазар зүгээр байгаа бол та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Донод хамгаалагч 26 дугаар ангид цүцгийн гол дүр үздэй. Цүцгийн чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болчиход байна. Нэрээ юу? Тийм ээ. Донод жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донод хамгаалагчийн 26 дугаар ангийн гол дүр нь чи. Баярлалаа. Нэр нь донод хамгаалагч Галт Баатар Ред дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Ред эргээд донод хамгаалагч болчихлоо штэ. Галт Баатар Ред дахин төрсөн юм уу? Гоё юм аа. Баярлалаа. Бүгд баярлалаа. Ред донод.